Нэгдсэн үндэсний байгууллагын ирээдүгэн өнгөлийн урандор зохион байгуулагдсан 15 дугаар чуулга уулзалтанд өөрийн амьдралын туршлага, амжилтаасаа хуваалцсан ноён Бат Эрдэнэтэнд гүний талархснаа илэрхийлье. Таны цаашдын ажил амьдралд амжилт хүсье. Сайн ахаа. Сайн. Цэцэр яагаад вэ? Нүднээс нь галзуу хаана нэ? Амьдралч хүн бүртдэг шатахгүй юм да. Та хоёрыг харьцуулахад л таны хийж дээж байгаа зүйлс бардаа сайхан замаар явсаар байгаа л бүтчих. Харин минийх ч дээ. Зүгээр дээр мэдв. Амьдрал хүн дааж тар зовлон гэдэг юмсэн. Юу гэсэн үг юм бэ хаа? Яг одоо ч харагдаж байгаа би үргэлж юм байгаагүй. Ах нь амьдралдаа нэг ийм зүйл дуулж ирсэн. Энэ явдлаас 20 жилийн өмнө Яллагдагч Бат Эрдэнэ холбогдох 2024-04-20 дугаартай хэргийн шүүх хурал хийснийг мэдгэдэг. Улсын яллагч яллах дүнэлтэд илнэ. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Шин Саранби өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн гин буруутайг нотолж яллах байр суурьд оролцоно. Холбогдсон хэргийн талаар шүүгдэгч Бат Эрдэнэ эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйл заасан хуулиар хоригдсан мөрийтэй тоглоом тогтсон. Түүнийг зохион байгуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149-ийн 1-р зүйл заасан өмчлөгч эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцж буюу хамгаалж байгаа этгээдэд болон тэдний ойр татны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараах буюу эд хөрөнгийг нь устгахаар занал хийж эд хөрөн эсвэл түүнийг өмчлөх эрхийг шижүүлэн өгөхийг шаардсан эрчим мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтогдоод байгаа юм. Энэ үйлдэл нь олон удаагийн давтамжтай тул яллагдагч Бат Эрдэнэт 5 жилийн хорхол оноохыг шаардаж байна. Өмгөөлөгч үгээ илнэ. Өмгөөлөгч хэрлэн тул би өнөөдрийн шүүх хуралд үйлчлүүлэгчийн эрх ашигыг хамгаалж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зорилготой оролцсон. Миний үйлчлүүлэгчийн тухайд Эргэн Бат Эрдэнэ эрүүгийн хэргийн хэд хэдэн зүйл залтыг зөрчсөн хэдий ч хэрэгүүлсэн гин буруугаа хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Тиймээс миний үйлчлүүлэгч Бат Эрдэнэ доноогч буй ялыг торгуулийн шийтгэл болгон хөнгөрүүлж өгнө. Эрхэм шүүгчтэй би үйлчлүүлэгчийнхээ хийсэн үйлийг зөвтгөхгүй ч тэрийг баг насандаа эцэг эхийн хайр халамжаар дутагдж үл хайхах хүчирхийлэл дундусч түнжлэн өсвөр насандаа үе тэнгийн дээрлэхэлт зэрэг хэцүү үеүүдийг тулсаар сайхан 18 нас хүрсэн. Хэрхэн зөв амьдрах талаар багаасаа үзэж мэдрээгүй, зааж зөвлж анхаарал хандуулах хөнгө өссөн түүний амьдралаа хийсэн эхний алхам нь хазгаа байсан ч энэ удаад хөнгөнөөр шийдвэрлэж түүнд ойлгох хугацааг олгож ирээдүгээ зөв тийш чиглүүлэхэд туслах нь зөв хэрэг гэж бодож байна. Яллагдагч Бат Эрдэнэ гэмт хэрэгүүлсэн гин буруутай гэж тооцож 3 жилийн тэнсэн ял тооцоож 30,000 дэгжээр торох суугаа. Үүнээс хойш ахна маш том сургамж авч буруу заваар олсон мөнгө амьдрал жаргалгүй байгааг ойлгосон. Яг одоо чамтай уулзаж зогсож байгаа энэ мөч хүртэл маш их хичээж амьдсан. Тэгэхээр миний дүү мөнгө төгрөг эд баялаг чиний амьдралыг өнгөтэй сайхан болгохгүй. Зөвхөн чийлэн хар бараа амьдралыг олон өнгөтэй болгож чадна. Бас нэг зөвлөгөө. Хана явах уу? Манай хоёр хүрээд ирлээ. Заах нь явлаа шүү. Баяртай миний дүү. Баярлалаа хаа. Дүү нэг зүйл ухаарлаа. Хүн болгоны амьдрал өөр өөр. Гэхдээ надад чамд бидэнд ижил нэг зүйл бий. Тэр нь өөрсдөө амьдралыг олон өнгөөр бодож чадахгүй ч
хар цагаан зураг шиг энэ амьдралыг өнгөлөг болох бодог нь зөвхөн бидэнд л байгаад бид ойлгох ёстой. Тийм ээ, зөвхөн бидэнд